Илүүдэл жингээсээ салах эрүүл хооллолтын дэглэмтэй болохыг хүн бүр хүсдэг хэдий ч өөрийгөө хянаж тууштай байхад хүндрэлтэй байдаг. Тэгвэл дэлхийд тэргүүлэгч энэ боди технологиг ашиглан эсийн төвчний биеийн бүтэц, эрүүл мэндийн бусад үзүүлэлтийг оншилж, мэрэгжлийн хоол зүйч, эмч болоод дасгалжуулагчаас бүрдсэн туршлагатай баг хүн бүрт тохирсон урт хугацааны эрүүл мэндийн хадгалах вэлнес хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Техник технологийн 90-100-д илүүдэлчин буруу хололтоос үүдэлтэй асуудал тахал мэт нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа. За хүн бүр эрүүл зөв хэмнэлээр амьдрахыг хүсдэгч юунаас эхлэхээ мэдэхгүй байх, замын дундаас шантрах тохиолдол нийтлэг ажиглагддаг. Тэгвэл энэ бүх асуудлыг нэгэнд ор шийдвэрлэж үр дүнд хүргэх мэрэгжлийн баг ажиллаж эхэлжээ. Мөн нэмэлтээр болохоор манайх болохоор бас байгууллагатай хамтраад байгууллагын эрүүл мэндийн хөтөлбөр гэдэг зүйлийг бас оруулж ирдэг. Энэ зүйл маань яг юу вэ гэх юм бол одоо нэг бас одоо ингээд байгууллага дотроо одоо жин нэмэх хүмүүс ч юм уу, жин хасах хүмүүс ингээд баг болгож хооронд нь өрсөлдүүлэх ч юм уу тий. Тэгээд тэр өрсөлдүүлэх хүнийг одоо өрсөлдөх тусам хүн чинь нөгөө нэг ингээд өлөө итгэвтэй байдаг. Тэгээд тэрний одоо үр дүнгээр болохоор яадаг вэ гэхээр одоо байгууллагын уур амьсгал сайжрах ч юм уу, ажил одоо өвчтөй холбоотой таслал буурах ч юм уу тий. Иймэрхүү сайн эерэг талууд бас гарч эхэлдэг. Зүгээр өмнө нь бид нэрийн үздэг шиг ачаа жинэлдэг шиг жин дээр үзээд миний жин хэдэн килограмм байна гэж бие тодорхойлох нь одоо технологи хөгжсөн үед аль хэдийн хоцрогдсон зүйл гэсэн үг. Таны биеийн хаана нь хөөх илүү их байгаа, хаана булчингийн хөгжил илүү сайн байгаа, тэнцвэр биеийн балансын хувьд хэр зэрэг сайн хөгжиж байгаа гэдгийг тодорхойлж шинжилгээгээ өгнө. Тэгээд таны суур бодисын солилцооны хурд буюу альва зүйлийг эзснийхээ дараа шингээх чадвар, шатаах чадвар чинь аль зэрэг байгаа гэдгийг тодорхойлсны дараа тэрэн дээр суурилсан дасгал хөдөлгөөнийг боловсруулад дасгал хөдөлгөөнийг зөвлөж өгнө, мөн хуйнцгалжуултыг бас өгдөг гэсэн үг. Шинжилгээ өгч байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ерөнхийдөө бол өөхний мас, өндөр, булчингийн мас, биеийн дэх усны мас байдаг. Тэгээ уурга болон элзэн агуулмж бодисын солилцооны хурд илүү удаашралсан байдаг. Энэ нь болохоор яг ингээд хоолтын байдлыг ингээд асуугаад судлахаар хариуд нь яг ийм түргөө бол эсвэл амттан ч юм уу. Яг нэг тийм дотор өөхөл яг тийм зүйлийг дэмжих хүнсийг аягүй хэрэглэдэг. Тэгээ хүүхдүүд маань болохоор сүү цагаан эдэний хэрэглээ аягүй бага байт юм лээ. Нэг удаа ороход ингээд миний дата хадгалагдаад тэгээ дараа цааш ороход ингээд миний дата хадгалагдаад ерөөхдөө график шугам графикаар гараад ирдэг нь би одоо ингээд сайжирч юу, муудч юу, таргалж юу, туурч юу гэдэг ч юм уу те хэрэг булчмаас нэмсэн байна, хэрэг одоо уух хассан байна гэдгээр мэдэх боломжтой. Өөрийнхөө яг ингээд тогтмол чин дээр бол очисон. Яг одоо бага зэрэг булчин масны дутагтайгаа ч гэсэн нэг 52-53 кг дээр бол очисон. Бүр 40 кг болж тураад тэрнээсээ ингээд 12-3 кг нэмсэн. Нийгэмд усаагаар мэд хэрэгтэй цогц үйлчилгээг санаачилсан Сомо Сайенсийн мэрэгжлийн баг хамтын хөрөнгө оруулалтын Фандеа платформтой хамтран өөрийн биеэ хайрлах төслийг хэрэгжүүлж байна. Төслийг одоо дэмжсэн хөрөнгө оруулагч бүр Сомо Сайенсийн бүх үйлчилгээ ахуйн зориулалттай бүтээгдэхүүнийг 10-20% хөнгөлөлтөө үнээр авах давуу эрхтэй болохоор онцлог юм байна.